гэх мэт болон бусад хууль Орой амгалан айлтгын үзэгчдээ Монголын мэдээгийн талаас бэлтгэн явуулдаг цагийн хурд мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. Улсын төсвийн 15 орчим тэрбум төгрөгөөр баригдсан ч ашиглалтанд оролгүй 2 чиглэлийг өнгөрөөгд байгаа утаагүй түвшний үйлдвэртэй Монгол Улсын ерөнхий сайд танилцлаа. Вакцинаас болсон байж болзошгүй гэж эцэг эхчүүдийн хардаж байгаа тодорхойгүй олон өвчлөлүүд гарч эхлээд байна. Улсын их хурлын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гайлын хуульд өөрчлөлт оруулахын зөв гэж гишүүд үзлээ. Дотоодын зах зээлд бонд арилжаалах замаар хөрөнгийн их усүр бүрдүүлж арь ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр яригдж байна. Энэ талаарх багц маргааш Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Хятадын эрх баригчид эх 21-ний өдөр дэлхийн сүүрэн хэмээн цуу тарааж олон нийтийн сэтгэл санааг өмүүлж байгаа хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна. Үзэгчид та бүхэн эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй өнөөдрийн манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. За нийслэлийн гэр хороолол өвөлдөө 500 мянган тонн түүхийн нүрсээр ондордог. Хотын агаарын бохирдлын гол шалтгаан болдог түүхийн нүрсний энэ хэрэгцээг 50%-аар бууруулахаар утаагүй түвшний үйлдвэр дулааны цахилгаан станцыг түвшиглэн баригдсан ашиглалтанд оролцохгүйгээр 2 өвлийг үдээд байгаа. Энэ үйлдвэрт өнөөдөр ерөнхий сайд ажиллалаа. Одоос 2 жилийн өмнө хотын гэр хорооллыг утаагүй түвшээр хангах үйлдвэр барих засгийн газрын тендерт Amora International ялж дулааны 2 дугаар цахилгаан станц дээр түвшиглэн энэ үйлдвэрийг барьсан. Үйлдвэр ашиглалтанд орохыг нийслэлийнхэн 2 жил хүлээж байгаа. Түүхийн нүрсийг уурын зуухан шатааж хорт утаанаас нь салахад кокссон нүрс гарна. Энэ нүрсийг айлын зуухны температурт тааруулахын тулд үнстэй холон шингэн шилээр барьцалтуулж хагас кокссон шахмал түвш гаргаа авна. Дэлхийн нийтэд өргөн хэрэглэгдэг энэ технологи манай улсад бүтэхгүй байгаа гол шалтгааныг төслийн хүрээнд гормыг нь өөрчилсөн уурын зуухтай холбонд тайлбарлаж байна. Яг энэ зуух жилдээ 200 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ гэж улсын төсвийн 17 орчим тэрбум төгрөг энэхүү төсөлд нийцэн зарцуулсан байгаа. Гэтэл одоогийн байдлаар энэ зуух 10 сарын хугацаанд ажиллаж ирснээс хойш 10 сарын хугацаанд ердөө 10 тонн хагас кокс гаргаад байна. Үүний гол учир нь юунд байгаа вэ? Тэр зуух маань одохлоор одоо хэвийн доктортой ажиллагаанд шилжиж чадахгүй тодорхой тооцооны алдаа гэдэг юм уу зохион бүтээлтийн дутуу тооцсон юмнууд байгаад байна. Энэ зуухан дээр ягаад горим алдагдаад нэхэр энэ зуух бол цагт 75 тонн уур үйлдвэрлэх ёстой хүчин чадалтай зуух. Тийм учраас усан халаалтын зуух, уурын зуух хоёр дээр өөр төрлийн горим ажиллагаа шаарддаг учраас энэ уурын зуухныхаа горим ажиллагаа, уур гаргах технологийн горим ажиллагаа хослон кокс үйлдвэрлэх энэ горим ажиллагааг нь жигдрүүлж удаан хугацаагаар ажиллуулахын тулд ийм хүндрэл гараад байна гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл Amora International компани Оросуудтай хамтран гаргаж ирсэн энерго технологи гэдэг нь дэлхий дээр Оросын холбооны улс Красноярскийн дулааны станцын зуухнаас өөр газар туршигдж үзээгүй. Мөн энэ туршилтыг Монголд нэвтрүүлэхдээ дулааны зуухан дээр ашиглаж байсан аргыг цахилгаан станцын зуухан дээр ашигласан. Чухам үүнээс олж өнөөдөр утаагүй түвш үйлдвэрлэхээр гормыг нь өөрчилсөн зуух ажиллаж чадахгүй байна гэж мэдээллээ. Тэгэхээр хоошид яах вэ? Ер нь хотын дотор ийм утаагийн түвшний үйлдвэр байх нь хэр зохимжтой вэ? Адилхан л утаа гаргана, нүүрс олборлох уурхаан дэргэд бариул яасан гэд олон асуудлыг энд ерөнхий сайд хөндлөө. Нүүрсээ зөөж ирсэн дээр үү, хагас коксоо зөөж ирсэн дээр үү? Би энгийн асууж байгаа шүү дээ. Хагас кокс зөөсөн. Хагас кокс зөөсөн байх гэдэг. Нуурхаа дээр 20-30% хийсээр авах. Хагас кокс хамаг юм авчиж байгаа учраас хагас кокс пакетлж зөөж байна. Утаагүй түвш гаргахаар өөрчлөсөн зуух цагт 10 тонн кокс гаргана. Мөн жилийн 4 үйлрэл тасралтгүй ажиллана гэж анх төсөөлжээ. Гэтэл одоогийн байдлаар 100 хоногт 8-аас илүү цаг ажиллаж чадахгүй. Цагт 3-аас 5 тонн кокс гаргаж байна. Олон цаг ажиллавал аюулгүй байдал зөрчигдөнө гэсэн албан бус их сурвалжийн мэдээлж байна. Уг нь цахилгаан станцын зуух тасралтгүй 2-оос 3 сар ажиллах ёстой байдаг юм байна. Утаагүй түвш гаргадаг гол технологи нь явахгүй байгаа энэ төсөл энэ үйлдэл нийслэлийг түвшээр хангахгүй болох нь тодорхой болж байна. Хоошид ч ажиллах найдвар байна уу? Энд газар дээр нь ажилласан танд ийм найдвар төрвүү гэсэн асуултыг Монголын мэдээ агентлаг гүйцэтгэх засаглалын тэргуунд олон үйлдвэрийнхэнд тавилаа.
чинийг дахиж ийм алдаатай хийхгүй бол бид нар нөгөө мэрэгчлээ авчирья, гаднаас авчирья, Оросоос авчирья, эсвэл Германаас авчирья, эсвэл Японоос авчирья. Тэгээ гадны зөвлөх мэрэгчлийг сонсоо зөв хийе. Дээр нь эдгээр бас саяныхаа алдаануудыг бол харчиж л дээ. Гэхдээ ер нь заавал энд биш. Нөгөө нэг дулааны цахилгаан станц дээр суурилбал дээр юм байна. Нүүрснийхээ уурхаад ойролцоо байвал бас зүгээр юм байна гэдэг юм. Ингээд бас олон зүйлийг олоод харцсан байна. Тэгэхдээ ихэд үн цэнээр л бид нар одоо алдаагаа л ойлгож байна л дээ. Тэгээд одоо Баатар сүрэн захиралд бол хэлж та одоо нэг хугацаа хэлэхгүй юм одоо ярьж байна. Бид нэр эрчим хүчний яамтай хийсэн гэрээнийхээ дагуу төрийн бол бүрэн хариуцлага хүлээнэ. За одоогоор бол яг өнөөдөр турш тохируулалт явагдчихээн. Энэний дараа тодорхой хугацаа тодорхой болно. Хамгийн гол нь бүтээгдэхүүн гаргадаг 100хан ажиллахгүй болохоор үйлдвэр дагалдан баригдсан шингэн шилний кокснийгээд 3 ч томоохон бүтээн байгуулалт зогсон байдалд байна. Төслийн гол инженерүүд Оросын холбооны улсаас ирж 100хан дээр гаргасан алдааг засахаар ажиллаж байгаа юм байна. Ерөнхий сайдын хувьд нийслэлийн утааг багасгахын тулд жилдээ 200-аас 500 мянган тонн утаагүй төрш үйлдвэрлэх хүчин чадалтай өөр үйлдвэрийг гадны улс оронтой хамтран барих саналтай байгаагаа мэдгдлээ. Нэмэлт агентлаг Монгол хүний үнэлэмж сэдвээр 3 сард сурвалжлагыг бэлтгэж тодорхой баримтаар Монгол хүн үнгүүдэж байгааг хүндсэн. Тэгвэл энэ сэдвээр өнөөдөр хууль зүйн яамнаас хэлэлцүүлгийг зохион байгууллаа. За манай улсын эрүүгийн хуульд хүний амийг хөнөөсөн этгээдэд хорих ял оногдуулна гэж зааснаас биш хохирлыг барагдуулах тухай тодорхой зүйл заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний амийг үнэлэх боломжгүй гэж үздэг. Энэ Монгол хүнийг үнгүүдүүлж байгаагийн нэг жишээ гэж хуульчид үзэж байна. Манай улс хүний амийг үнэлэхгүй байгаа олон жишээг хэлж болно. Жишээлбэл өнгөрсөн 2 дугаар сард иргэн аан найзындаа очсон байна. Гэтэл найз нь эхнэртэйгээ муудалцж улмаар эхнэрийгээ зодохыг завдсан. Тиймээс эхнэр нөхөр хоёрыг салгахаар ортол иргэн аагийн цээжин тус газар нөхөр нь утгалж амь насыг нь харамсалтайгаар хүнээжээ. Яг ийм байдалтайгаар амь насаа алдсан иргэд хохирлон барагдуулж чадахгүй байгааг охирчдын арга иргэн хэлж байна. Шүүх хурал 5 сарын 21-нд таарчилчлаа. 4 хоногийн дараа уу 5 сарын 24-нд шүүх хурал шийдэгднэ. Та одоо хүрээ дээрээ гэтэл 5 сарын 24-нд нөгөө одоо миний хүүг алсан алуурчны авгаа нэрээгүй. Ингээд сонгийн айрхан дүүргийн шүүх болохоор за шүүх хурал бүр хойшлоо. Одоо шүүгч мөгчд амрах гэж 8 сарын 8-нд олгоно гэж шүүх хурлыг хойшлуулсан. За энэ мэт байдлаар шүүх хурал хойшлсоор шүүх хурал болоход гэмт хэрэгтэнд 11 жилийн ял оноосон байна. Уг нь прокуророос гэмт хэрэгтэнд 25 жилийн ял төлөлөөдөөсөн ч шүүх хурал ялын дэглэмийг инхүү бууруулсан хуулийн цорхоо ашигласан хэмээн охирчдын арга ирээхэн үзэж байна. Монгол улсын хуулинд болохоор авгаа нөхөр хоёр биендээ гэрч болтгүй. Тийм учраас одоо таны энэ 23 жилийн ял 11 жил боллоо гэсэн тайлбарыг сонгийн хайрхан дүүргийн шүүгч ган зэрэг хамгийн сүүлд энэ цагаан хуудсан дээр хар мөрөө буулгасныхаа дараа энэ тайлбар шиг юм өгөөд тэр шүүх хурал хаагдсан. Энийг би хуулийн зархаа гэж хэлээд байгаа юм. Анхны шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн дараагийн шатны шүүхэд хандах боломж дулам сүрэнд байсан. Гэвч тэрээр манай улсад охирлыг бүрэн барагдуулах хууль байдгүй. Тиймээс ингээд орхихоос өөр арга байхгүй байсан гэлээ. Улс орнууд бол хүнийхээ амийг бас мөнгөн дүнгээр үнэлдэг юм байна. Яагаад тэгэхээр энэ нь өөрөө эргээд нийгмээ асар хариуцлагатай болгодог. Яагаад тэгэхээр бид нар ерөөсөө хүнлэг, энэрэнгүү хүнийхээ эрхийг дээдлсэн хамгаалсан нийгэм бий болох гэж зорж байгаа шүү дээ. Бидний туйлын зорилго бол ерөөсөө л тэр шүү дээ. Гэтэл хүний амнаас нь үн цэнэгүй байхад түүний одоо амнаас нь огорход, эрүүл мэнд нь огорход хинч ханаач хариуцлага хүлээдэггүй байхад хүний ам хорсоор л ах болно, тэг эрүүл мэнд эрсэцсээр л ах болно. Өөрөөр хэлбэл тухайн улсын хүн амны дундаж наслалтыг дотоодын нийт бүтээгдэхүүнд үржүүлж охирлыг барагдуулдаг байна. Энэ жишгээр тооцогдвол охирогч аагийн хөнөөсөн этгээд 100 орчим сая төгрөгийн охирол барагдуулах юм байна. Энэ бол Америкийн нэгдсэн улс хүнээ үнэлсэн арга. Тиймээс манай улс шууд хуулах боломжгүй. Эхлээд эрүүгийн хуулийн зарим заалтанд өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг албаны хүн хэлж байна. Ер нь эрүүгийн хууль маань нийгмийн харилцааг хамгаалдаг хууль. Хэмч бас бид энэ механизмаас боловсруулаад өгчих юм бол дараа нь ямар байдлаар үнэлэх үү гэдэг энэ асуудал маань бас давхар яригдах. Тийм хоёр ялгаатай асуудал юм биш. Жишээ нь эрүүгийн хуульд сэтгэл санааны охирлыг мөнгөн дүнгээр тооцож болох тухай заасан байдаг бол иргэний хуульд сэтгэл санааны охирлыг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй гэж заажээ. Энэ мэд хуулийн цоорхойг засах хэрэгтэй байгааг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Дараагийн мэдээг танилцуулъя. Олимп дэлхийн аваргууд төрснөөрөө олон медаль авснараа тухайн улс орныг спорт хөгжсөн улс гэж хэлж болохгүй. Иргэн бүр нь эрүүл чирэг байхын тулд өөрийнхөө дуртай спортоор хичээлдэг байх буюу нийтийн биеийн тамир хөгжсөн бол спортод илэхдээ зөв чиг хандлагатай орны игнэнд ордог. Харин нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогыг аль нэг спортын хороо холбоо гэхээсээ илүүтэйгээр төр засаг нь бодлогоороо дэмжиж чиглүүлэх ёстой байдаг байна. Хүний эрүүл энх аж төр хүндэс нь хөдөлгөөн. Энэ нөрөө хүнийг уйдахгүй идэвхтэй сонирхолтой байх үүднээс спорт болж хөгжсөөр ирсэн. Тийм учраас спорт нийтийн биеийн тамир хоёрыг салгаж ойлгож болохгүй гэдэг жишг дэлхийн нийтэд байдаг. Харин манад спорт бол зөвхөн тамирчин хүнд өмчлүүлээд өгчихсөн хувийн хобби, түүгээр тамирчин хүн хичээлдэг бидэнд хамаагүй гэсэн хандлага зориулсаар ирсэн. Үүний илрэл хөдөлгөөний дутагдлаас болж үүсэж байгаа өвчин эмгэгийн тоо, төрөл нэмэгдэж, нас оролтын шалтгаан ч үүнээс үүдэн өссөөр байгаа. Спорт нийтийн биеийн тамир болж хөгжсөн улс орнуудад төрн бодлогоо үүнд чиглүүлдэг. Нэг талаасаа хүн амын эрүүл мэндийг дэмжсэн том бодлого, нөгөө талаасаа спорт бол ашиг орлого олох том боломж болж харагдаж үр дүнгээ өгсөөр байгаамаа. Харин манад спортыг хөгжүүлэхэд төрөөс чиглэсэн тухайлсан бодлого байдгүй учраас энэ бол спортод илэхдээ мөнгөтэй хитгэн хүний зарим нэг идэвхтэй холбоод мөн тамирчдын асуудал болж хувираад байгааг шүүмжлэх хүмүүс олон байдаг. Монголын үндэсний олимпийн хорооны ээлжид хурал маргааш болох гэж байгаа. Энэ хуралдаанаас нийтийн биеийн тамир спортын хөгжүүлэлт эрс шинжилэл өөрчлөлт гарна гэсэн найдлага бас олон хүнд байгаа. Зөвлөгч таван дөрөм төргийн цагуурд мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр маргааш 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын үндэсний олимпийн хорооны ээлжид чуулган зохион байгуулагдах гэж байгаа. За энэ үйл явдалтай холбоотойгоор бид Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, за олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч Баясгалан студид орж оролцуулж байна. За бидний урилга хүлээж авч хүрэлцэн танд баярлалаа. Тэгэхээр нэг үе бодвол за манай спортын салбар бол олимп дэлхийн аваргуудаас олон медалийг авч байна. Их дэвшил гарч байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ спортын байгууллагуудын хороод холбоотуудын үйл ажиллагаас орчин үеийн цаг үеийг нийлж ажиж чадахгүй гэсэн шүүмжил яваад байна л да. Энд дэр та ямар барьсартай вэ? 21-р зуун гарснаас ер нь дэлхийн технараа бол спортын байгууллагуудын шинжилүүлэлээ идэвхтэй ярьж эхэлсэн юм. Яагаад тэгэхээр спортын байгууллагууд ганц манай Монголд биш ер нь дэлхийн технараа нэлээд шүүмжил өртөж тэднээсийг бол ил тод биш байна. Үйл ажиллагаа нь хаалттай байна. Мөн түүнээс гадна бол сонгон шалгаруулах үйл ажиллагаа бас хууль бусаар юм уу эсвэл өөр бус дарга замаар явуулж байна гэдэг тийм үйл ажиллагааг нэлээхэн шүүмжил өртөж байгаа. Түүнээс гадна олимпизм болон бусад спортын хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох шаардлагуудыг олон нийтийн зөв хэвлэл мэдээллийн зүгээс бол тавьж байгаатай холбогдуулаад сүүлийн бараг 20 жил бол энэ байгууллагууд бол өөрийгөө шинжлэх үйл явц маш эрчимтэй хийгдэж жил болгон өөрийнхөө дүрм журмуудыг бол шинжилж ингээ явсан. Тэгэхээр бол манай Монголд бол энэ шинжилгээс нэлээд хоцрогдож яг энэ чиглэлний анхаарал тавиагүй явсны үр дүнд бол өнөөдөр бол олон нийтийн зүгээс бол энэ спортын байгууллагуудын үнэхээр шинжлэх шаардлагуудыг нэлээд ярьж ирсэн л дээ. Тэгэхээр энэ нь бол эргээд цаашдаа спортын амжилтанд шууд нөлөөлөх учраас бол олон нийтийн зүгээс ч гэсэн энд анхаарал тавьж ерөнхийдөө санаа зовж байгаа бол зүй ёсны гэж үзэж байгаа. Ерөн зүгээрийг яг хуу жамар бол хөгжих нь бас зүй ёсны. Гэхдээ хууль эрх зүйн талд нь тийм зохицуулалт бас өгүүлэгдэт байна уу гэдэг ийм асуудал хэрэгтэй байна. Одоо чинь Монголын үндэсний олимпийн хороо маань өөрөө ч гэсэн тэр хүмүүс байгууллагын одоо юугаар зохицуулагдсан юм байна шүү дээ хууль эрх зүйн чинь. Тийм түрүүнийг дурдж авсан түрүү нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тэр дотроос их спортыг хөгжүүлэх тухай асуудлуудыг эднүсийн хооронд хэрхэн зохицуулах вэ? Мөн спорт бас ер нь хэний үйл хэрэг үү? Энүүнд хэн санхүүжилдэх вэ? Мөн засгийн газрын оролцоо болон орон нутгийн байгууллагуудын оролцоо, олон нийтийн дэмжлэг, бүс компаниудын идэвх зүтгүүлтийн төр ямар байх вэ гэдэг асуудал ерөнхийдөө байнга сонирхол татж явж байгаа юм л да. Тэгэхээр бол нэлээд өндөр хөгжсөн орнууд бол өөрийн гэсэн тусгай спортын хуультай байх шийдэ. Спортын байгууллагын тухай хуультай байх шийдэ. Яагаад тэгэхээр тухайн спортоор одоо хичнээн олон нийтийн байгууллага шиг харагдаж байгаа боловч тэр байгууллага нь олон улсын түвшинд очиод очихоор бол тухайн улсыг төлөөлж болж ирдэг. Тэгэхээр бол одоо манай Монгол шүлүүдбийн холбооч гэдэг юм уу, цааны холбооч гэдэг юм уу, эсвэл усан сэлэлтийн эсвэл жудогийн холбоо гэдэг ингээд нэг олон нийтийн байгууллагын хэлбэр үйл ажиллагаар зохион байгуулагдаж байгаа боловч яг Монгол улсын нэр хүндийг авч явж олон улсын хэмжээнд очиж байгаа учраас энд нэр зохицуулсан зохицуулт ерөөсөө манай Монголд бол байхгүй. Тэгээ тэр нэг бол олон нийтийн байгууллагын хуулиар зохицуулж яваад байгаа юм. Нөгөө талдаа бол олон улсын байгууллагуудаас спортын байгууллагуудад тавьдаг шаардлагуудыг бол бас
манайхан бол тэр болгон хангаж чадахгүй ч юм уу эсвэл бол нэг томьёоны хувьд буруу ойлгоцог хэлний барьер байдаг. Түүнээс гадна байнга шинжилэгдэж байгаа тэр шинжилтүүдийг бол тэр болгон цаг тухайд нь хүлээж авдаггүйгээс болоод манайх ингээд энэ олон улсын спортын хөтөлбөрүүдэд оролцох байдлууд бол өсөр зүтгэлтэй байна. Тэгэхээр зүгээр сахины хүртэл хүндрэлтэнд бол олимп гэдэг бол эв санааны нэгдэл, инх тайвны бэлэг тэмдэг гэдээ ойлгогддог байсан. Одоо орчин цагт бол энэ маань араасаас маш том юм бизнесийг дагуулдаг бас юм хэрэгсэл болчлоо. Тэр утгаараа ил тод байдал гэдэг юм уу одоо нэг тийм сайн засаглалыг бол шаардах болж л дээ. Тэр энэ манад байгаа энэ холбоодуудаа бид нар энийг одоо бас нэвтрүүлэхийн тулд юу шаардлагатай гэж таарч байна? Ер нь бол Олимпийн хөтөлбөр бол өөрөө нэлээд сүмжил өртөж байгаа юм дэлхийд технараа. Юу гэхээр энэ бол анх удаа санааны нэгдлсэн бол одоо бол энэ бол илүү их одоо харилцааны чиглэл рүү орчоод тэр цаад санааны нэгдэл гэдэг юм илүү бага харж байна гэдэг нэгдүгээр нэг тийм шүүмжил байна. Хоёрдугаар Олимпийн хөтөлбөр бол энэ бусад спортын хөтөлбөрнүүд дотроос хамгийн одоо өргөн хүрээ хамарч байгаагийн хувьд бол сайн засаглалыг илүү хөгжүүлж тэр шудраг мөн зөв тэр бие даасан тэмцээнүүдийг бол зохион байгуулах чадвартай гэж үзэж байгаа. Тэгэхээр бол ер нь бол спорт бол угсаал өрсөлдөөн. Хоёр хүн юм уу эсвэл хоёр бах хооронд өрсөж аль нэг нь ялдаг. Тэгэхээр тэр бол маш их нарийн дүрм журмаар зохицуулагдсан байгаа. Гэтэл тэр спортын өрсөлдөөнийг байгууллагын түвшинд гаргаж ирээд тэгэхээр байгууллагын дотор ингээд хоорондоо 2 багт ч юм уу 3 4 багтад хоорондоо өрсөлдөж байгаа явдал нь бол угаасаа тэрэнд бол сайн засаглал байхгүй байгаа. Юм нь ил тод биш байж байгаа. Тэрэнд бол ямар нэгэн гомдогч юм уу хохирогчд эсвэл бол төрмгийлэгчд байгаа учраас дандаа тийм юм гарч байгаа. Тэр нь бол манай Монголд бас их төгөөмөл байгаа учраас манай Монголын маш олон спортын холбоодууд 2 3 хуваагдсан байх шээ. Энийг бол үнэхээр засахгүй болохгүй л дээ. Тэгэхээр тамирчдын амжилтаас шалтгаалаад одоо манай Монголын үндэсний олимпийн хороо бол олон улсын олимпийн хороноос тодорхой хэмжээний санхүүжилт бас авдаг юм байна л дээ. Тэгээ ер нь бол энэ олимпийн үйл ажиллагаанд бол Монгол улсын засгийн газар тодорхой хэмжээгээр бол бас нэгт оролцоотой байх шаардлагатай. Тэр нь улс орнуудын жишээ тийм юм байл. Тэгээ манад бол энэ уялдаа холбоо нь бол харьцангуй алдагдсан шин шатанд гарах ёстой гэдэг ч юм уу сайжруулах шаардлагатай гэсэн юм зүйлийг бол спортын ярьд юм байл л дээ. Олимпизмик гэхэлэр энийг бол одоо төр засгийн болон хууль хяналтын байгууллага эсвэл бол эдийн засгийн болон шашны байгууллагуудаас нөлөөгөө байх ёстой гэдэг олимпийн өөрийнх нь дүрм журам байж байгаа. Тэгэхээр тэрнийг бол манай энэ олимпийн хөтөлбөрийнхэн бол юу тайлбарладаг вэ гэхээр энд бол ерөөсөө засгийн газар огт оролцох ёсгүй гэж гуйлан тайлбарладаг байхгүй юу? Гэтэл бол бусад оронд бол төр засгийн байгууллагуудтайгаа бүр дээд зэрэгээр нэгт хамтран ажиллахыг бол хөхүүлэн бүр дэмжиж байгаа юм. Яагаад тэгэхээр төр засаг нь бол мөнгө гаргаж тэр өөрийнхөө орны тамирчдыг олимпийн, дэлхийн, ТV-ийн өөр бусад тэмцээнүүдэд явуулж байгаа учраас тэр байгууллагын үзэл санаа болон зохион байгуулалтын асуудлуудыг хооронд нь ягт салгасан байгаа юм л. Тэгэхээр тэрүүнийг ингэж нэг тийм буруу ойлгодог юм уус бол буруу тайлбарлах үзэгдэл нэлээх байгаа учраас энэ засгийн газартаа болон төр засгийн шийдвэр гаргагч нартай спортын байгууллагууд хамтран ажиллах уялдаа холбоо төдийлөн сайн болохгүй юм л да Монголд. Тэгэхээр маргааш үндэсний олимпийн хорооны одоо ээлжид чуулган болох гэж байна л та. Тэгээд таны хувьд бол бас дэлгэрүүлэгч албан тушаал хийж байгаа. Ерөнхийлөгч нөрөө хөтөлбөрөө бас төвшүүлээд нэр дэвшиж байгаа гэж би сонссон. Зүгээр таны хувьд хамгийн том зорилго одоо эхний ээлжинд одоо энэ салбарт нэг юм хийчихвэл бас байдал арай дээрдэндээ гэсэн юу байх вэ? Ер нь бол олимпийн хороо өөрөө шинжлэхдэгтэй өөрийнхөө дүрм журмыг олон улсын олимпизмын тэр үзэл санаа болон тэрний дүрмэнд нийцүүлэн заашгүй өөрчлөх шаардлага байгаа юм. Энд бол нэгдүгээр бол сайн засаглалын асуудал байж байгаа, хоёрдугаар хариуцлагын асуудал байж байгаа, гуравдугаар эргээд тэрүүнийгээ одоо үүрэг хүлээх асуудал байж байгаа. Түүнээс гадна энэ дотор бол ил тод байдлын асуудал байж байгаа. За үүнээс гадна бол тамирчдын болон албан хаагчдын сахилгаатын асуудлаас гадна эрх зүйн болон ёс зүйн асуудлуудыг бол бас тусахчихгүй бол энэ асуудлууд бол манад бол ерөөсө бүрхэг юм уус бол огт байхгүй. Энүүнээсээ болоод манай Монголын спортын байгууллагууд цаашаага хөгжих бүх үе таалга нь хаагдсан. Олон улсын байгууллагууд дээр харьцаа нь хязгаарлалт байдал болцсон учраас энийг өөрчлөхгүй бол манай Монголын тамирчид манай нийтийн биеийн тамир их спортод тийм хөгжил эргээд сөргөөр нөлөөлөх аюултай байгаа учраас бол ерөөсөө гол нь энэ төлөө анхаарах гэж бодож байгаа. Ер нь зүгээр яг би яг спорт агнасан сэтгүүлч биш ч гэлээ ер нь энэ тентгийг сонсоод одоо бол тамирчдыг бэлдэхдээ маш шинжлэх ухаанчаар одоо бэлддэг болсон юм тогтолцоотой болж л дээ. Одоо хоол унднаас ахуулаад манай тамирчид бол хөрх юм тэгээд нэг лавшаага идэл халуун цагаа уугаал үзээд идэг. Тэгэхээр энэ байдлыг ер нь хизээ өөрчлөх хэрэгтэй юм болоо. Боломж нь байд юм болоо эсвэл байхыг хүсэхгүй байна. Тэгэхээр бол одоо тэр лавшаага идээд одоо өөрснийхөө авиа чадвараар ингэж спортод үзэж байгаа энэ төр гэдэг яриа бол маш олон жил яригдж байгаа. Энэ бол хоцрогдсон яриа байхгүй юу?
Энэ бол худлаа. Ер нь бол зүгээр спортод хүн амжилт гаргана гэдэг бол тэрэнд бол багшийн, дасгалжуулагчийн, бэлтгэл хангагчийн, орчны, агаарын, сэтгэл санааны, хоол ундны тэгээ мөн одоо бусад бүх одоо ангаах ухааны маш олон зохицлоор үйл ажиллагаа явж байж тэр хүн амжилт гаргаж явах жишээтэй тийм ээ. Тэгэхээр бол энэнийг манай Монголд шинжлэх ухааны үндстэйгээр зөв зохистой бүр багаас нь ингэж хөгжүүлэхийн зөв тогтолцоо бодлого нь ерөөсөө алдагдаад зөвхөн спортод дур сонирхолтой тэрүнд байгалаасаа өгөгдөн сайн дээр улсуудыг ингэж спортод оруулж байгаа явдал нь одоо ингээд ард түмнийг бол нэг бол одоо экспортоор хөөхстой чи одоо мундаг тамирчин болох хэрэгтэй гэдгийг хандлагаар оруулцдаг. Нийтийн биеийн тамир гэдэг бол тэр бол нийт ард түмний эрүүл мэндэд холбоотой салбарыг үндсэндээ хайцсан байна л. Тэгэхээр энэ хоёрын хоорондын уялдаа холбоог бас зөв яахгүй бол одоо хүмүүс ингээд буруу ойлгоод ч юм уу эсвэл багш засгалзуулагч нар эрдэмтэн мэргэд ингээд энэ чиглэлийн эрдэм шинжилгээний болон сүүлийн үед гарч байгаа аль дамжуулалтыг хэлдэггүйгээс бол хүмүүс их тийм буруу ойлгостой болж байгаа. Энийг засахгүй болохгүй л дээ. За баярлалаа. Тэр үзэгч та бүхэн бидний ярилцлагаас тодорхой мэдээлэл авсан бах. Маргааш 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын үндэсний олимпийн орооны ээлжид чуулган болох ч байгаа. За энэ үйл явдалтай холбогдуулаад бид Монголын үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгч, олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч Баясгалантай ярилцлаа. За дөрөнгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Үзэгч та бүхэн үргэлжлүүлэн манай томч Гандимагийн бэлтгэсэн эдийн засгийн мэдээллийг хүлээн авч үзнэ. Монгол улсын санхүүгийн тогтолцоог эрсдлээс хамгаалах нэгэн чухал хуулийн төсөл улсын хурлын хилцүүлгийн шатанд явж байна. Энэхүү хууль батлагдвал мөнгө хуримтлаа банкнд даалгасан иргэдийн 99% нь даатгагдсан хадгаламжтай болох сайн талтай юм а. Гэхдээ эргэж харах, зайлшгүй тунгаан бодох зарим асуудлууд байгааг өнөөдөр бид онцлохоор сонгоод байна. Манай санхүүгийн системийн бүтцийг харуул 95.6% зөвхөн банк, үлдсэн 5% нь хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага болон бусад тоглогчид багтдаг. Иймээс санхүүгийн системээ эрсдлээс хамгаалъя гэвэл банкыг хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Улсын их хурлаас 2008 онд баталсан банкны дахь мөнгө хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль нь богино хугацаанд банкны үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хямралын үеийн оновчтой шийдэл байсан гэж эдийн засагчид дүгнэлээ. Иймээс эх оноос уг хуулийн хугацаа дуусч байгаас энэхүү эрх зүйн шинэ механизм хэрэгтэй болоод байгаа юм. Хадгаламжийн даатгалын хуулийн төслийн дагуу банкнд хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийг тухайн банк заавал даатгаж байх зохицуултыг тусгажээ. Даатгалын нөхөн олгор гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр нөхөн олгор маань өөрөө 20 сая хүртэл гэж заагдсан байна. Тэгэхээр 20 саяг авна. Тэгэхээр 10 саяын хадгаламжтай бол 10 сая авчихна. 20 саяг бол 20 сая авна. 25 саяын хадгаламжтай бол 20-ыг л авна гэсэн үг тийм. Яг энэ даатгалын корпорац гэсэн байгууллага энийг ажилуулах юм байна. Тэгэхээр энэ байгууллагын өөрийнх нь урт удаан хугацаанд доктортой ажиллах зүйл нь бол тэр санхүүгийнх нь одоо нөөц хөрөнгө хуримтлал гэсэн үг л дээ. Тэгэхээр мэдээж урт хугацаанд доктортой ажиллах бол тодорхой хэмжээний боломжийн хуримтлалтай байх ёстой. Энэ үүднээс энэ хуулийн төсөл дээр Монгол банк, засгийн газраас бол тодорхой хэмжээний эхлэлтийн хөрөнгө гаргахад нь бол дэмжиж ажиллая гэсэн юм байр суурьтай байна. Корпорацийн анхны санхүүжилтийг бүрдүүлэхэд Сангиам Монгол банк тус бүр 50 тэрбум төгрөг, арилжааны банкудаас 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх төлөвлөгөө байна. Харин чухам яагаад 20 сая төгрөгөөр босгох тогтоовоо гэдэг дээр нэгдүгээр манай нийт хадгаламж эзэмшигчдийн 99% нь банкнд ердөө 20 сая хүрэхгүй төгрөг хадгалуулдаг. Хоёрдугаарт олон улсад ийм босгох тогтохдоо уг хэмжээний мөнгийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2 буюу түүнээс дээш дахин их байхаар сонгодог байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 12 их найт төгрөг гэж үзвэл нэг хүнд ногдох нь 4 сая төгрөг болж байна. Иймээс 20 сая төгрөгийн хадгаламжийг даатгахна гэдэг нь түүнээс 5 дахин их мөнгө болж байна. Солонгост уг босхийг 50 сая вон, Америкийн нэгдсэн улсад 100 мянган доллараар тогтоосон жишг байдаг. Гэхдээ нийт хадгаламж эзэмшигчийн 99% нь хамрагдаж байгаа боловч нийт хадгаламжийн мөнгөн дүнгийнхээ маш бага буюу 5 хүрэхгүй хувийг хамарч байгаа нь уг хуулийн дутагдaltaй тал болохыг эдийн засагч шүүмжилж байна. 20 саяар яг таслаад 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатах нь цаашаа даатахгүй гэж байгаа тохиолдолд энэ хүмүүсийн хадгаламж бол тараан байршигдаж эхлэх нь байна л да тийм ээ. Одоо хүмүүсийн нэр дээр хадгалагдаж байршигдаж ирнэ. Энэ үед бол банкны их усүрд бас одоо бодолцох асуудал гарч ирнэ. Их усүр дутагдах одоо тийм байдалд орно. Эсвэл одоо зүгээр нэг хүн дээр байх хэвээр хадгаламж их олон хүн дээр ингэж нөгөө нэг тараан байрлагдаж айгүй бол банкаас хольж
эрсдлээс хамгаалахын тулд бас нөгөө олон банкнд хадгаламжаа хийх ч гэдэг юм уу ийм үзэгдэл бол гарна. Энэ өөрөө эдийн засаг сүрнүүлээ байна. Банк бол угаасаа л хүний мөнгөөр бизнес хийдэг, хадгаламж харилцахын мөнгөөр өөрийнхөө нэрийн өмнөөс зээл өгч орлого олж идэг ийм санхүүгийн зуучлагч үү. Тийм учраас их үүсвэрээ алдаж эхлэх юм бол банк эрсдэлд орж эхэлнэ. Мөн их хэмжээний мөнгө гадны банкуд руу гараа явчихвэ гэсэн болгоомжлолч байгаамаа. Хуулийн төсөл бас нэг тутмаг зүйл байна. Хадгаламжаа даатгуулсан баталгааны хурамжийг банкуд төлөх ёстой. Үүнд 0.5% бүх банк адилхан төлөхөөр болж байгаа нь банкны хариуцлагыг сулруулж болзошгүй гэсэн эрсдлийг давхар үүсэх аюултай. Зүүн активын чанар сайн, найдваргүй зээл багтаа банкуд нь бага хүү төлж, харин активын чанар сул нь арай ахиуг төлдөг бол банкуд зээлээ чанаржуулахад хөшүүрэг болох ёстой маа. Мөн уг хүүгийн ачааллыг зээлийн хүүнд өөрүүлэх сөрөг тал гарч болох юм. Түүнчлэн банкны үйлчлүүлэгчдийн нууцлал, итгэлцэл алдагдах эрсдлийг сайтар тооцоолох, шинээр байгуулагдах хадгаламжийн даатгалын корпорац хэмээх байгууллагын бие даасан байдлыг хангах, даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг өөр зүйлд их үүсвэр болгохоос сэргийлэх зэрэг олон эрсдлийг уг хууль сайтар зохицуулж чадах эсхийг батлагдахаас өмнө эрхэм түвшээд хилцэх ёстой болж байгаамаа. Цагаарт мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээлэл хэлцүүлье. Гадаад худалдаа бизнес эрхлэгчдэд зарим талын татан орчныг бүрдүүлэх үүднээс гайлын хуульд өөрчлөлт оруулах нь зөвөө гэж Улсын их хурлын төсвийн байнгын хорооны гишүүд үзэж байгаа. Тухайн чиглэлээр засгийн газар холбогдох саналаа Улсын их хурлд гаргаад байна. Засгийн газрын боловсруулсан гайлын хуульд өөрчлөлт оруулах төслийн хувилбараар бол бизнес худалдаа эрхлэгчид Монгол улсаас бараа бүтээгдэхүүн экспортлоход 10 төрлийн, импортын худалдаа эрхлэхэд 11 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байдлыг өөрчлөе. Экспорт, импортын аль алинд нь 4 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг болъё гэсэн саналтай байна. Гишүүн Баяр Цогтын хувьд төрийн хүнд сурталыг арилгах бусад талын зохицуултыг хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Яг хил дээр ингээд олон мэргэжлийн байгууллага зэрэг ажилладаг. Тэгэхээр энийг ингээд нэгдсэн нэг удирдлаганд оруулахгүй бол бүгдээрээ их мэдлэлтэй зөрчил үүсэж идэг. Мэргэжлийн хяналт, хил хамгаалах газар, гайл гээд энийг нэгтгэж шийдчих болцоо байхгүй юм уу? Энэ хилийн бомб дээр ажиллаж байгаа бүх байгууллагуудыг нэгтгэх энэ ажлыг бол бас зохион байгуулалтыг хийгээд одоо үндсэндээ дуусч байгаа хуулийн төслийг нь бас боловсруулсан. Ингээд хилээр орж ирж байгаа компаниуд хувь хүнд ерөөсөө төрөөс 2 төрлийн байгууллага очиж энэ бүх одоо төрөөс үзүүлж байгаа үйлчлэгийг үзүүлдэг. Энэ тогтолцоон шийдэж орохын бүх бэлтгэл ажил бол хангасан байгаа. За бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлоход бүрдүүлдэг бичиг баримтын тоог зөөрүүлэх нь шинжилгээний нэг алхам гэж төсвийн байнгын хорооны гишүүдч тодорхойлж байна. Цаашдаа бизнес эрхлэгчдэд таатай ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс шинжилгээний асуудлыг төрийн шуурхай шийдэхэд зохицуулсан оновчтой механизм бүрдүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд сануулж байна. Ирийн байдлаар ингэ хилцээ цаг алдаад явахаас илүү байнгын хороодоос бүрдсэн реформын шинжилгээг дэмжих ажлын хэсэг гэдэг юм уу ийм юм гаргаад энийгээр маш шуурхай ингэ оруулаад явах хэрэгтэй. Асар их юм байна. Одоо бол энэ үлзэг анхных нь. За олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар бол Монгол улс бизнесийн орчны үзүүлэлтээр 186 улс орноос 76 дугаар байрт, гадаад худалдааны таатай орчин талаасаа 175 дугаар байрт жагсаж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлоход бүрдүүлдэг бичиг баримтуудын тоо олон, шаардлагатай цаг хугацаа ч их гэж үзэж байгаа юм. Дотоодын зах зээлд бонд арилжаалах замаар хөрөнгийн их үүсвэрийг бүрдүүлж арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх асуудал Улсын их хурлын эдийн засгийн байнгын хороо болон мөн төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар яригдсан юм а. Тухайн асуудлаар санал дүгнэлт боловсруулах судалгаа тооцоог хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зөвөө гэж байнгын хорооны гишүүд тогтоогод байна. За одоогоор улсын хэмжээнд мах бэлтгэлийн ажил хийгдэж эхлээд байгаа. Тиймээс засгийн газар бонд гаргаж арилжаалах замаар хөрөнгийн их үүсвэр бүрдүүлж арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлье. Түүхийн эдээ гадагшаа гаргаж алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлье гэсэн саналыг үйлдвэр хөдөө аж ахуй яам гаргаад байна. Хэрвээ бид нар 200 тэрбумын бондыг энэ хэлбэрээр яваад түүхийн эдийн худалдан авах дэмжлэг талд нь явах юм бол Улаанбаатар хотод 3.3 сая ширхэг арьс шир боловсруулнаа. Дархан хоттой бол ерөнхийдөө дархныгаа нэлээд том
арьс шир боловсруулах үйлдвэрийн төв болгоод нийт боловсруулах үйлдвэрийнхаа нэг 60 орчим хувь буюу 6 сая орчим арьсыг дархан боловсруулъя гэж байна. За засгийн газар нийтдээ 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж арилжааснаар арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлтөө зээл олгоно. Арьс ширэн түүхийн эдээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тушаасан хоршооны гишүүн малчдад урамшуулалт олгоно гэсэн чиглэлтэй байна. Эцсийн үр дүн 2016 он гэхэд гарна. 25 мянгаад ажлын байр нэмэгдэх болцоотой гэсэн тооцоог үйлдвэр хөдөө аж ахуй яам гаргасан байна. Харин байнгын хорооны зарим гишүүдийн хувьд арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд төрөөс зээл олгох, хөрөнгийн дэмжлэг үзүүлэхдээ анхааралтай хандах, зарим асуудлыг цэгцлэх ёстой гэж үзэж байна. Тэгээд дотоодын үйлдвэрүүдээ ер нь цаашдаа яаж бодлогоор дэмжих юм, яаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын, мал нь жил бүр өсч идэг юм мал аж ахуй орон хамгийн гол үйлдвэрлэл бол энэ салбар байх ёстой байтал бид нар энд эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэр гаргадаг үйлдвэр байхгүй байгаа нь одоо бас бид нар энэ тал дээр том бодлого хэрэгтэй болсныг харуулж байгаа. За гишүүн Эрдэнэтийн хувьд асуудлыг зөвхөн арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх байдлаар шийдэх биш, бодлогын цогцолцуулалт хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Арьс ширнээс гадна мал аж ахуйн гаралтай түүхийн эдийг бэлтгэх бодлогын хувьд ямар зэгцтэй арга хэмжээ авах юм бэ гэдгийг дотоодын бондыг цааш нь авч явах чиглэлээр бодлогын хэмжээний гаргамаар байна. Тэгэхгүй бид нар өнөөдөр ингэ цугаас хамгийн сайд нь болохоор бичил зөв хийн буруу гэж яриад зарим нэг гишүүн нь болохоор ерөөсөө юм болохгүй үед хаач хий гэж яриад бид энэ сэтгэхгүй хизээ өөрчлөх юм бэ? За харин сүү үйлдвэрлэгчдийг дэмжиж засгийн газрын бонд нэмж гаргах саналыг гишүүн Бямцагт гаргаад байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын өгсөн тайлбараар бол сүүний үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэх асуудлыг цаашдаа судалж ойж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бонд арилжаалж тухайн хөрөнгөөр арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэрхэн шийдэх талаар судлах, тодорхой дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар байнгын орооны гишүүд нь олонхон санал нийлээд байна. Дараа нь тухайн асуудлыг дахин хэлэлцгээе. Малынхаа арьс ширийг хог хаягдал биш мөнгө болгож харах юм бол бид түүхийн нүүрсээ экспортол зарснаас илүүтэй ашиг олж болох юм а гэсэн тооцоог үйлдвэрлэгчид гаргасан байгаа. Бид малынхаа арьс ширний дөнгөж 20 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж үлдсэн 80% нь гадагшаа гаргадаг. Хэрвээ бүрэн боловсруулж гаргах юм бол 1 шир 1 тонн өрстэй тэнцэхээр үнэтэй юм байна. Монгол улс дотоодын хэрэгцээнд жилд 10 сая орчим толгой мал нядалдаг. За гэвч 10 сая арьсны ердөө 2 сая орчмыг дотоодын үйлдвэрүүд боловсруулж, үлдсэн 8 сая ширхгийг нь хагас боловсруулад нэг арьсыг 35 орчим доллараар урагшаа гаргаж байна. За гэтэл бидний хагас боловсруулж бэлдсэн арьс ширийг урд хөршийнхин бүтэн боловсруулад бусад улс орн руу $70 худалдааж байгаа юм а. Хятадаас боловсруулсан арьс ширийг $70 буцаагаад худалдаж авч байгаа орны дотор бид ч бас багтаж байгаа. Өмнөд хөрштөө зөвхөн дамжлагын үүргийг гүйцэтгэснийхэн төлөө тал хувийн буюу сул ашиг олох боломж олгох өргүүгээс хойш бид өөрсдөө арьс ширээ бүрэн боловсруулж олох мөнгө өсгөхөд эдийн засгийн хөшүүрэг шаардлагатай байгаа юм а. За тийм ч учраас дотоодын үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачлагыг салбарын яамнаас нь гаргаад байгаа юм байна. 100 мянган ширхэг арьс бол 9.5 тэрбум төгрөгийн одоо түүхийд гарч байгаа гэсэн үг. Энийг өнөөдөр хагас боловсруулалтаа гаргах юм бол Монгол улсад 3.5 тэрбум төгрөг үлдэх юм. Энийг зүгээр үндсэндээ боловсруулаад хорон, булгаар, бухаар одоо эсгээд оёход бэлэн болох тийм хэмжээнд боловсруулахад бол 22 тэрбум төгрөг олох боломж байна. Уул уурхайн салбараас хэд хамааралтай манай улсад үйлдвэрлэлээ хөгжүүлж байж эдийн засгийн хувьд баргийн салхилд анхааргүй болно. Ялангуяа шавхагдшгүй баялаг болсон мал аж ахуйгаа түшгэлж үйлдвэрлэлээ өргөжүүлвэл бидэнд ойроо гэж салбарын яам нь бодлогодоо тусгажээ. Өнөөдөр манайх нэг шиг үхрийн арьсыг хагас боловсруулаад экспортод гаргаж байгаа энэ компаниудын жишгээс харах юм бол $35 дээдл нь одоо өгчээ. Тэгэхээр энэ хоорондох нэмүү өртгийн зөрүүгээр бид ажлын байраа алдаж байна, орлого ашигаа алдаж байна. Одоо манай улс 1 тонн түүхийн нүрсийг $70 орчим экспортлж байгаа бол боловсруулсан 1 ширхэг шир энэ үнэтэй дүйж байна. Нүүрс боловсруулах үйлдвэр бидэнд хэрэгтэй ч нүсэр том ажил. Тийм ч учраас өдийг хүртэл энэ гэж заачаар томоохон үйлдвэр байхгүй, харин арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихэд боломж хамаагүй илүү харагдаж байна гэж үйлдвэрлэгчид болон бодлого тодорхойлогчид нь үзэж байгаа юм байна.
Арь ширгэлтгүйгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үн төрөхийн тулд малаа эрүүлжүүлэх ёстой гэж Хөвсгөлийн малчид хэлж байгаа. Хөвсгөл аймгийн 17 сумын 91 багийн малчид малын эмчнэр зөвлөлдсөн байна. Зарим малчид малаа таргалуулах гэж дор мэдээж тариа хийдэг. Энэ нэргээд махандаа шингэж үлдээд хүний илэг гэмтээдэг байна. Тиймээс малчин хүн мал эмнэлгийн талаарх мэдээлэл сайтай байх мөн нарийн мэргэжлийнхаа эмч нартай хамтарч ажил сурах, малын эмч малчин хоёрын эргэх холбоог сайжруулах асуудлыг энэ зөвлөгөөний үеэр яригдсан байна. Зарим малчдын хувьд өтөг ууцаа цэвэрлэлтгүй жилдээ заавал авах мал эмнэлгийн үйлчлэгийг үл тоодг нь элдэг төрлийн хачиг Бразил өвчнөр мал өвчлөхөд хүргэдэг байна. Үүнээс болж ганцхан арь ширний 20% л ашигладаг байна. Ашиг бага алдагдал ихтэй болохоор арь ширний үнж хямд байгаамаа. Энэ бүхнээс гарах арга зам бол малаа эрүүлжүүлэх гэдгийг Хөвсгөл аймгийн малчид ярилцлаа. Эрдэнэ нийгэм шүлээ. Эцсийн эцэст энэ их үйл ажиллагаач малчин таны малыг эрүүл болгох гэж байна гэдгийг л одоо толгоонд нь эхлэх хийгээд өгч хэрэгтэй. Баг дээр ажиллаж байгаа хуучин дээр нэгдлийн үед ажиллаж байсан техникч нар эмч нар одоо ажиллахгүй байна. Энийг тэр татан оролцуулах мэрэгжилтэн хүнээр үйлчилгээгээ хийлэгдэг болох дэмжлэгээний тийм лабораторийн баг төрмөг төгөөрөмж байдгүй. Бас энийг энэ төсөл хөтөлбөрт бас оруулах зүйтэй юм уу гэж боддгийг. Паразитын арга хэмжээг бол улсаас санхүүжүүлж хийх юм бол халдвартай арга хэмжээнд ажиллах нь бас үүсгэж энэ одоо сая яригдаад байдаг бүх ажил бол бас байхгүй болно. Тус аймгийнхан Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээлгүй малаа эрүүлжүүлэх Хөвсгөл 5 эрдэнэ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд 20 аймагт жишг болж эрүүл малтай бүс болох зорилго тавьсан байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд жишг 455 өрхийн мал 20% эрүүлсэн байна. Одоо ноол урны гарц ихэд одоо 38 г нэмэгдсэн байгаа байхгүй өмнөх жилийнхээс 38 г. Зөвхөн нэг жилд бид нэр үйлчлэгээ яг цаг хугацаанд нь паразитын эсрэг эмчилгээгээ хийх нь өөрөө энэ зөвхөн арь шир дээр ихэд 23% одоо буурал үзүүлж байна гэдэг бол маш том амжилт байхгүй. Хэвээ магадгүй энэ хөтөлбөр 5 жилийн туршид үнэхээр ингээд яг цаг хугацаанд хэрэгжүүлээд ингээд явуучих юм бол 5 жилийн дараа бид нэр юу олж харж байгаа нэхээр ерөөсөө энэ Хөвсгөл аймгийн мал одоо ерөөсөө эрүүл болчих юм байна. Энэ бол одоо махнаас, арь ширнээс, ноос ноолуулаас хамаарал бүх талын одоо ашиг шим өгөх боломжийг олж харж байгаа. Бид нар одоо цаашдаа хөдөө аж ахуйн салбараа харин одоо илүү орчин үед нийцсэн те энэ байгаль цагуурын эрсдлээс одоо хараат бус ийм байдлыг нь хангасан фермерийн чиглэлөө хөгжүүлэх тэгээ аль болох одоо уламжилт аж ахуй дээрээ суурилж шинэ технологиг оруулж ирсэн энэ чиглэл рүү одоо хөгжүүлэх чиглэлээр бол бас хөгжлийн бодлогуудыг нь бол одоо хөдөө аж ахуйн салбар дээр нь бол бас дотор нь бол бас сэдэд ангиллаар бид нар бас авч үзэж бодлого одоо боловсруулж ингэж ажиллаж байгаа. За энэхүү зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн 17 сумын 91 багийн засаг дарга малын эмч малчид цуглаж хаана байгаа зовлон бэрхшээл арга замаа ярилцсанаараа онцлог байлаа. Шийдвэр гаргах төвшөндөө юуг анхаарах, малчидтайгаа хэрхэн хамтарч ажиллахад хэд бас хэлэлцсэн. Малчин хүн малаа эрүүл байлгаж сайн менежер байх ингэж чадвал дотоод гадаа зах зээлд бүтээгдэхүүнээ нүүр бардам үн өргөж чадна. Ингийн тулд эхлээд мэрэгжлийн эмчийн өмнөөс сайн дураараа малдаа эм тариа өгдөг байх. Малчин малын эмч хоёр сайн найз байх ёстой гэж үзэж байна. Малчдын зөвлөгөөнөөс дэд хөтөлбөрөөр жишг хэрэгжүүлж 2016 онд үр дүнгээ гаргах гаргалгааг тэд боловсруулсан. Аймаг орон нутагтайгаа хамтарч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. За малчид өөрсдөө үр дүнг нь биеэрээ мэдэрч 2016 онд Хөвсгөл аймаг баруун бүстэй эрүүл малтай бүс болсон гэдгээ зарлана гэж байна. Хууль бусаар бусдын гарт орсон 7 шонхор шоуг өнөөдөр байгальд нь эргүүлэн буцааж тавилаа. Энэ хэргийг Хинтээ аймгийн Харьяат иргэн А гэгч үлдсэн байна. Түүний хэргийг улсын мөрдөн байцаах газарт эрүү үсгэн шалгаж эхэлжээ. Яг одоо үзэгч таны харж байгаа энэ 7 шонхор шууг 2 хоногийн өмнө Хинтээ аймгийн нутгаас барьсан байна. За сайн санаад иргэдийн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж өнөөдөр эдгээр шуудад эрхчлөөг нь олгож эргээд тэнгэртэн нисэхээр болоод байна. За эдгээр шуунууд Хинтээ аймгийн мөрөн Жаргалтаан Баян хотын сумуудаас баригдсан гэж байгаа. Тэгээ энэ хамгийн гол нь шударга иргэдийнхээ те мэдээллийг үндэслэн энэ шуунуудыг одоо ингэж барьж байгальд тавьж байна. Монгол улс шонхор шувууга үндэсний бахархалт шувуу болгон зарласан. Харамстай нь бид бахарлаа хамгаалж чадахгүй байна. Чадахгүй байгаа болохоор хууль бус бизнесийн ийхүү ашиглаж байна. Энэ чинь нэгөөс тийм арилжаа 8-ны чанартай ерөөсө барихгүй би зургийн дараад эдэн зураг ашиглах гэж л бичлэг хийх гэж тэгэж ашиглах гэж тэгээд буцаага 50 гэж бодож байсан угаас. Тэрээр шонхор шуудыг хамтран ажилдаг арабуудаа 12 дугаар сард Монголд шонхор байдаг гэдгийг үзүүлэх зорилготой байсан гэлээ. Харин хуулиар 6 дугаар сараас 11 дугаар сарын хооронд агнах барихыг зөвшөөрдөг байна. Эхлээ шувуу бол 1-2 насны 7 ширхэг толгой шонхор шувуу байсан. Үндсэндээ Сибирийн нүүдлээс Монгол орнд бол байсан шууд бол үндсэндээ нүүдлэгээр явцсан байгаа. Энэ бол Сибирийг дамжиж манай оронд орж ирсэн
шүү учраас зам барьсан байна. Тийм. Монгол улсын ан амтны тухай хуулинд Монгол иргэнд шонхор шувууг агнах барих зөвшөөрөл олгодгүй. Харин гадаад улсуудаас ирдэг шонхор шувууг агнах захиалгыг засгийн газар түргүүлж тусгай зөвшөөрөл олгодог юм байна. 2012 онд л гэхэд 150 эдлэг шонхор агнах барих тусгай зөвшөөрөл олгогджээ. Вакцинаас болсон байж болцсошгүй гэж эцэг эхчүүдийн хардаж байгаа олон тодорхойгүй өвчлөлүүд орсоор байгаа. Хэдийгээр вакцин тарсны дараа улаах хавдаг зэрэгээр хариу урвал илэрдэг ч гэсэн ийм хариу урвалаас давсан тохиолдлуудаас нэлээдгүй ихсэх болсон байгаа. Тухайлбал бүтэн биеийн эсвэл хөл гар нь мэдээгүй болох гэх мэт шалтгааныг яг вакцинаас болсон гэж эмч нар нарийн тогтоогоогүйч вакцин тарсан газарт нь хоргүй хавдар үүсэх улмаар хөлн мэдээгүй болох ясны сэргэжилт болсон тохиолдлын талаар бидэнд бас нэг бус удаа мэдээлэлүүд ирсэн юм а. Энэ асуудлыг манай сурвалжлагч Ариун Цэцэг тодрууллаа. Төгөлдөр одоо 16 настай. 4-р ангиас л нэг хөлн гიშгэх аргагүй болж хэвтэрт оржээ. Төрөх хэмжлэгээс гарахтаа л гуйндаа вакцин хийлгэсний уул мөр болох жижигхэн бондгор улаан юм гарчихсан байсан гэж имэн дурслаа. Хожимо тэр нь хавдар болж хагалгаа хийлгэсэн боловч төдөөдлөгийн хүүг ясны сэргэжил хэмээн хэвтэрт ороход хүргэжээ. Энэ үеэс л хүү 2 ч удаа унахтаа хөлөө хугалж өнөөдөр босгоч тийхээгүй болсон байна. Эмчнэр вакцин их гэдгийг яг тодорхойлж хэлжсэн үү? Тэр төрөхөд энэ яагаад юм бэ гэхээр ээжд нь вакцин ахаа энэ яг хөө ингээд вакцин ингээд яахан хавд яаж хаад өгөрөлчихнэ гэж хэлсэн байхгүй. Тэгэл өрхийн нэмжигдэл тэгэл тэр нэг компресс тавиад тэгэл аяндаа зүгээр болчих. Тэр тэндээс тэгсэн болохоор тэр хүн чинь тэгж л хэлдэж штэ зайлтал. Тэгэл тэр нь ингээд яваанд хөдөлгөөн ороод байхаар л ясандаа нөлөөлчихсэн л байх гэж би боддоо штэ. Тэгэл ясны сэргэжилтэй л гэж явдсан шүү дээ. Гемонгийн ингээд нэг хавдар ингээд тэрийг авахд хоргоо хавдар заавж болно гэл. Тэгэл аваад сургуультай явж байгаа л аваад нэг жил болол сургуультай зүгээр явж байгаа л тэгэл хүүхдүүдтэй тоглож байгаа л халтарч унсан чинь хугараал. Тэгэл хугараал гэмтэл төч үзүүлсэн чинь наач ясны сэргэжилт байна болцсон юм гээд. Ганцхан хөл чинь эсвэл бүх биенд чинь ганц хөл. Яг тэр нөгөө хавдартай нөгөө дунд ч юм уу тэр хавдрын эсгэл сэргэжсэн байна. Их хүүхдийн эрүүл мэндийн төвд өнгөрсөн 7 хоногт Цэнд нэртэй 8 настай охин эвтжээ. Бас л багада хийлгэсэн вакцины сорив нь хавдах, улаах зэргээр хаяа зовир илэрч байсан байна. Эцэг их нь өрхийн эмч, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт үзүүлсэн боловч эдэм эхийн сүм метр компресс тавьчих, тэгээ зүгээр болчихно гэж зөвлөж байсан байна. Удаан хугацаанд яг эмч нарын заавараар эмчилгээ хийсэн боловч 8 настай охин нь гүйж харах, босод суухдаа зовирлсаар байжээ. Арга эцэг их нь хавдар судлалын үндэсний төвийн эмч нарт хандсанаар их налхаст үзүүлж яаралтай авахуулахыг зөвлөсөн байна. Тараад нэг вакцин тараад тэрнээс хойш нэг жижигхэн бондгор марсан. Тэгээд тэр нь зүгээр ах гэсэн чинь нөгөө улам томроод тэгээд яас. Тэгээд сүүлийн үед чамд ямар одоо зовөр өгч ирсэн бэ? Надад юу гүү чирээсний дараа босод суухад амар их хэцүү. Тэгээд амар юу гал тэгээд юу явж махаж жоохон хэцүү байсан. За ер нь бол яг вакцины дараа тийм одоо зөөлөдийн шохоочлол гэсэн юмнууд үүсдэг. Энэ зүгээр заавалжгүй вакцины дараа байх албагүй, тарианы дараа байж болно, одоо гэмтлээс үүссэн байж болно. Тийм юмнуудаас болсон тийм одоо шохоочлол төвчин бол байдаг. Шохоочлолт хэрвээ том болсон тохиолдолд анзаараагүй явсан тохиолдолд ямар одоо зүрх аюултай вэ? Ер нь бол одоо удаа явах тусмаа тэр нөгөө хөлийн булчингийн одоо TJ атрофи гэж ярьдаг юм да. TJ-лгүүд одоо хөгжил багасах тийм тохиолдлууд бол байдаг тийм. Тэр нь бол одоо явандаа тэр одоо хөл гараа тайруулахаас илүү дахир одоо хазгаар дахир болох нэг хоёр хөлний хэмжээ хэлбэр өөрчлөгдөх ийм асуудал болдог. Цэнд охины хавдрыг нь авч аавд нь харуулжээ. Аавынх нь хэлж байгаагаар охиных нь гуйнд байсан хавдар нь цагаан өнгөтэй бужигнсан буу юм байсан гэж байлаа. Дархлаажуулалтын эмч нар тайлбарлахдаа вакцин бол тухайн цэгт хоргүй хавдар үүсгэх нэг нөхцөл болж байгаа болохоос биш яг үндсэн шалтгаан нь бишээ гэж тайлбарлалаа. Гэхдээ Архангай аймгийн Хүмүүн цогцлбор сургуулийн 9-р ангийн сурагч Баяр Жаргал Улаанборхон өвчний эсрэг вакцин тариулсан оройноо бүх бие нь мдээгүй болсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацагдж байна. Хотод ирж эмчилгээ хийлгэсэн ч түүний хөл нь одоо хүртэл мдээгүй хэвээрээ гэж эцэг их нь хэллээ. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга тайлбарлахдаа вакцинаас шалтгаалсан саажилт хизээч гарч байгаагүй гэлээ. Гэхдээ тэд дарга захирлуудынхаа зөвшөөрлөөр ярилцлага өгдөг учраас бидэнтэй уулзахаас энэ удаа татгалзсан юм а.
Одоо үзэгч та бүхэнд олон улсын амьдрал өрнөж байгаа үйл явдлаас танилцуулъя. Өнгөрсөн 8 гарагт Японд болсон парламентын доод танхимын ээлжид бус сонгуульд ялалт байгуулсан либерал ардчилсан намын тэргүүн Шинзо Абе тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Таро Асаг орлогчороо сонгохоор төлөвлөж байсан тухай мэдээлэл ирж байна. Ирэх 26-ны өдөр парламентын доод танхимын анх дугаар чуулганаар Абег ерөнхий сайдаар томилох бөгөөд тэрээр сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүн болоод намын удирдлагаа сонгож эхэллээ. За сайд нарын танхимын тэргүүний орлогчоор сонгогдох магадлалтай тооцогдож байгаа Таро Асагийн хувьд 2008 оны 9-р сард ерөнхий сайдаар сонгогдож байсан. За гэвч 2009 оны 8-р сарын 30-нд болсон сонгуулиар түүний тэргүүлжсэн либерал ардсан нам ялагдал хүлээсэн тул ерөнхий сайдын болоод намын даргын судлаасаа огцорч байсан билээ. Японы ерөнхий сайд асан Сигуру Ясидагийн ач хүү Таро Асо Японд туршлагатай улс төрчид тооцогддог. За либерал ардсан намын тэргүүн Шинзо Абе түүнийг шинэ засгийн газрын суурийг бэхжүүлж чадна хэмээн найдаж байгааг орон нутгийн ажиглагчид дүгнэж байна. За үүний зэрэгцээ Абе өөрийн холбоотон Ёсихиде Сугаг за сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээ байна. За Суга нь өмнө нь Абегийн засгийн газарт нийт үндэсний асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан юм байна. Хятадын хөрөгчд эх 21-ний өдөр дэлхийн сүүрэн хэмээн цууд харааж олон нийтийн сэтгэл санааг өөлмөлж байгаа хүмүүсийн эсрэг арга хэмжээ авсаар байгаа. Энэ тухай Хятадын Синхуа агентлагаас иш татан олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд мэддээ сургал тараас нь 50 гаруй хүмүүсийг баривчлаад байгаа юм байна. За сүүлийн баривчилсан байна. За Хятадын төрийн мэдлийн Синхуа агентлагийн мэдээснээр завжигдэр Хятадын сайдуудаар ирэх 21-ний өдөр дэлхийн сүүрэн гэсэн цуг хүчтэй цацаж эхэлсэн байна. За энэ дагуу Хятадын цагдаа нар ажиллаж хууль бус шашны нэгэн бүлэглэлийн гишүүн 37 хүнийг с ิจ гэлэн баривчлаад байгаа юм байна. Харин Интерфакс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнд үндэслэн нийт 9 мужид 100 яриа тараасан гэх хэрэгээр 93 хүнийг баривчлаад байгаа тухай дамжуулж байна. За мөн шашны хууль бус бүлэглэлийн нэр нь бүхнийг чадагч бурхан хэмээн нэртэй бөгөөд за тэд иргэдэд дэлхийн сүрэх тухай зарласан ухуулах хуудсууд тарааж байгаад баригдсан байна. Хятадын эх хөрөгчид ийм 100 ярианы эсрэг хүчтэй тэмцэж байгаа нэг талаасаа Хинан мужийн сургуулийн 23 хүүхдийг хутгалж гэмтээсэн шиг ноцтой хэрэгүүд гарахаас урьдчилан сэргийлэх гэсэнтэй холбоотой гэж зарим ажиглагчид үзэж байна. За энэ халдлагыг үйлцээтгэхэд нь сэтгцийн өвчтэй байсан бөгөөд хүмүүсийн дунд ам дамжин яригдж байгаа 100 яриаг сонсоод чочирдсондоо энэ хэргийг үйлцсэн болохыг нь мөрдөгчд тодруулаад байгаа юм байна. Бид тохинд үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо ойрын өдрүүдийн цаг агарын урьдчилсан мэдээг хүргэе. Монголын мэдээ агентлагийн үзэгчид та бүхэн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.